За та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. За бид нар хамтдаа эзний үгийг бүтэн сая өдөр бүр Давид шиг бэлтгэх гэдэг цуврал сэдвийн дор хамтдаа явж байгаа. За тэгээд өмнө бид нар 3 сэдвэр суралцсан байна. За өнөөдөр бүгдээрээ 4 дахь сэдв руугаа орно. За өнөөдрийн Бурхан Давидыг одоо бэлтгэсэн бэлтгэлжилт дотроо Бурхан түүнд одоо ухаалаг зөвлөгчийг илгээж одоо жинхэнэ саруул ухааныг одоо зааж өгч байгаа ийм үйл явдлаар бүгдээрээ Давидын түүхийг цааш нь үргэлжлүүлээд хамтдаа суралцъя. За Бурхан Давидыг хоньны бэлчээр дээр бага залуу наснаас нь бэлтгэж эхэлсэн байгаа. За ингээд эдэр одоо хүчрхэг насан дээр Давид Израилийн одоо ард түмний өмнө Голиат баатартаа тулалцснараа хүчрхэг дайсантай нүүр тулснараа Давид одоо Бурханаар бэлтгэгдсэн 2 дугаар хан тийм ээ. За 3 дугаарх нь бол Давидын одоо амьдрал одоо дандаа ялалтар дүүрэн од шиг гийгээл одоо ингээ сайхан байгаад байсан үг үгүй ээ. Давид одоо дарангуй удирдагчийн дор бас одоо олон жилийг нэлийн хүнд хэцүү байдалтайгаар өнгөрөөж байгаа. За бас энэ дарангуй удирдагчийн дор явахдаа Давид хаан бол үнэхээр тэсвэр төвчээрт бол суралцж байсан тий. За тэгвэл өнөөдөр бүгдээр яг энэ дарангуй удирдагчийн дор Давид явах үед Бурхан түүнд одоо нэгэн эмэгтэйгээр дамжуулан үнэхэрийн одоо хэрэгтэй ухаалаг зөвлөгөөг өгч байгаа. За ухаалаг зөвлөгөөг өгөөд одоо жинхэнэ саруул ухааныг аливаа юмд юм саруул ухаантай хандахыг одоо Бурхан Давидд бол одоо зааж сургаж байна. За бүгдээрээ цоврал номлолын гол ишлэл болох 2 дугаар Самуэль номын 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийг за дахин нэг удаа уншия. Одоо энэ ишлэлийг номлолыг маань тогтмол үздэг та бүгдийн хувьд бараг цээжилж байгаа баха. За тус ишлэлийг бүгдээрээ дахин нэг удаа хамтдаа чангаар уншия. За 2 дугаар Самуэль 22-ын 35 дугаар ишлэл. За хамтдаа уншия. 1 2-ын 3. Тэр гарыг минь тулдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуум минь хүрэл номыг тахилгаж чаддаг. Амен. За Бурхан Давидыг бэлтгэсэн. За энэ ишлэл бол голонд хэрийг л хэлж байгаа тийм. Бурхан намайг бэлтгэсэн юм аа. Миний гарыг тулдаанд бэлтгэсэн юм аа. Тийм учраас миний гар хүрэл номыг тахилгах боёо хүрэл номыг одоо татаж сум тавих одоо чадамжтай болж өсөж хөгжсөн юм а гэж Давид яг энэ одоо хэсэг дээр өгүүлж байна те. Тэгэхээр Давид өөрийнхөө амьдралын одоо амжилтын оргил дээр очисныхаа дараа өөрийнхөө одоо залуу насны амьдралыг хэрхэн энэхүү амжилтанд хүрсэн талаараа Давид иргэн бодож одоо шүүн тунгаахтаа Бурхан намайг залуу наснаас минь бэлтгэж исэн юм байна. За ингэж Бурхан миний гарыг бол дайн тулаанд бэлтгэж намайг бол үнэхэрийн одоо Бурханаар бэлтгэгдсэн хүн болгожээ гэж Давид хаан хэлсэн байна. Тийм ч учраас би миний энэ 2 гар бол одоо яг төмөр одоо хүрэл номыг хүртэл татаж дийлдэг юм а гэж хэлсэн ба. За ингээд Бурхан одоо Давидыг бол амьдралын өөр цаг үед өөр нөхцөл байдал дотор Давидыг зүлгэж, өнгөлж, хурцлж, хэлбэржүүлж бэлтгэсээр ирсэн. За өнөөдөр бүгдээрээ Бурхан Давидыг ухаалаг зөвлөгчөөр дамжуулан хэрхэн бэлтгэсэн тухай нэг сонирхолтой түүхийг бүгдээрээ энэ одоо бэлтгэлжилтийн сэдвүүд дотроо үргэлжлүүлэн хамтдаа суралцъя. За өнөөдөр миний та бүхэнтэй яг энэ ухаалаг зөвлөгчийн талаар бэлтгэсэн ухаалаг зөвлөгчөөр дамжуулан одоо бэлтгэж Давидыг хурцлж сургаж исэн одоо үйл явдлыг бүгдээрээ 1-р Самуэль номын 25 дугаар бүлгийн 23-аас 35 дугаар ишлэлээс хамтдаа уншъя. 1-р Самуэль 25-ын 23-аас 35 дугаар ишлэл. За би ишлэлийг дахиад хэлье. Нөгөө номлол сонсож байгаа хүмүүсийн хувьд хилээд өнгөрчхөөр юу гэсэн бэ? Аль ишлэл гэсэн бэ гэдээ ингэдэг. Тийм учраас номлогч хүний хувьд ер нь номлож байгаа гол ишлэлээ бас нэг уншихаас өмнө нэг 2-оос 3 давтаж хэлэх нь айгүй зүв байдаг. Айгүй нөгөө хүмүүс нөгөө тогтож ишлэлээ анзаарахад нь айгүй тус болдог. За 1-р Самуэлийн 25-ын 23-аас 35 дугаар ишлэлийг би та бүхэнд унших гэж байна. За тус ишлэл дээр ингэж өгүүлжээ. Давидыг харангуйтаа Абигейл яаран илжигнээсээ бууж Давидын өмнө нүрээрээ газар унаж мөргөв. Тэр эмэгтэй Давидын хөлд унан эзэн минь зөвхөн миний буруу өөрийн шивгчнийг яриулж өчхийг нь сонсноо. Эзэн минь тэр хидэр хүн Набалыг бүү хайхрах тун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набал бол нэрдээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юм. Тийм учраас одоо эзэнтэн минь эзэн амьд мөн таач амьд
эзэн таныг цус урсгахаар явахыг зогсоож таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчд болон дайснууд тань Набалтай адил болох болтугай. Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивгчнээс тань эзэнтэнтэй авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна. Та шивгчнийхаа гэмт үйлдэлийг өршөөн сойрох. Эзэн заавал эзэнтэн танд бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та эзний тулдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү гараг. Хэн нэгэн хүн босно таныг мөшгөн хөөж таны амьд халтахыг ирмэлзвэл эзэнтэн таны ам таны бурхан эзний амийн баглаанд уйгдах болтугай. Харин дайснуудын амийг эзэн дүүгүрт хийж дүүгүрдэн хаях болно. Танд амлсан сайн сайхан бүхнээ эзэн өөрөө эзэнтэн танд минь биелүүлэн өгч таныг Израилийн ноёноор томилох цагт шалтгаангүйгээр цус урсгасан эсвэл өөрийн гараар өшөө авснаас болсон харуусал зүр сэтгэлийн саад дотор эзэнтэн танд бүү байг. Эзэн харин эзэнтэн таныг сайн сайхан болгох үед шивгчнээ сантугай гэж хэлв. Давид Абигэлд өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай. Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн бурхан эзэн амьд. Хэрв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цай хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлв. Ийхүү Давид Абигэлийн гараас түүний авчирсан юмыг авч тэр эмэгтэйд гэртээ амар тайван боцох тун харах тун би чиний хэлснийг сонсож чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлв. Амен. Амен. За юу болов? За Давид нэг болчонгүй үйлдэл хийгээ шахсан. Хүний амьд гимгүү хүний амьд хурж те гимгүү цусыг урсгаж Давид өөрийнхөө амьдралдаа нэг тийм алдаа гаргах төгсөн. За энэ алдаанаас нэгэн ухаалаг эмэгтэй Давидыг замд нь тосож очиж уулзаад алдаа хийх болчонгүй үйлдэлээс аварж байна. Өөрөөр хэлбэл Давид энэ буруу алхам хийхээсээ өмнө энэ зөвлөгөө сонсоод бутсан байгаа. За ийм чухал үйл явдал гарч байна. За юу болов? За би энэ Абигейл гэдэг энэ эмэгтэйг саруул гэж нэрлэлчмээр санагдаад байгаа. Монголоор тий. За манайхан чинь гадаад хүнд нэг монгол нэрээ өгчдөг шүү дээ тий. За Абигейл өнөөдөр бидний дунд амьдраад яг бидний дунд байжсэн бол би энэ Абигейл гэдэг энэ эмэгтэйд саруул гэдэг нэр өгмөр байгаа. Яагаад тэгэхээр энэ эмэгтэй үнэхээр саруул ухаантай эмэгтэй байсан. Юмыг ийм саруул ухаантай харж чадахгүй уур хилэндээ буцлаа явж исэн Давидэд энэ Абигейл маш тийм саруул ухааныг зааж өгч Давидыг бол тайвшруулж чадсан ба. За үүгээрээ бол Давид яасан гэхээр юу болж байгааг гэнэт ухаарч ямар буруу юм хийх гэж байгаагаа ойлгоод тэгээд Давид яасан гэхээр энэ буруу юм хийх гэжсэн үйлдэлээсээ эргэж буцаж байгаа. Ийм үйл явдал гарч байгаа юм л да. За юу болов гэхээр энэ Абигейл гэдэг эмэгтэй нөхөр Набал гэж их баян малчин тухайн нутагтаа их алдартай зартай баян байсан. Луу гүний баян итгэлт гэдэг шиг тийм ээ. Манай Тонголог тамир арман дээр гардаг шиг тухайн бүс нутагтаа алдарчсан маш баян юм хүн бол энэ Набал гэж энэ хүн байсан байна. За энэ хүн рүү Давид хэдин ирчүүдийн илгээгээд хоол хүнсний тосомж гуйж байгаа. Та нар боддоо Давид бол Саулаас зүхтаж юм оргодол босвол маягийн амьдралаар хөдөө хэрээр тэнж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд Давид чинь 600 хүнийг араасаа дагуулж байгаа. Ягаад тэгэхээр Давид дээр ингээд хүмүүс нэмэгдэж очисоор хагаад сүүлдээ Давидыг дагж исэн ирчүүд гэхэд нэг 600-аад хүн байгаа хөөхгүй. Тэгэхээр Давидын 600 хүнийг хоололж, тэжээлж, ундалж авч явна гэдэг бол амаргүй. Үнэхээр амаргүй. Тийм ээ 20-30 хүнтэй компани захирал цалингийн цагтан тавиад явна гэдэг бас л амаргүй байдаг үстэй. Байнга ажил олох ёстой. Нөгөө хүмүүсээ тогтмол цалингийн байнга өгөх ёстой. Тийм ээ нөгөө ажилчдынхаа ар гэр нийгмийн асуудалд нь санаа тавих ёстой гэдэг олон хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр компани эзэдүүд тийм нэг ажилчдынхаа төлөө ингээ санаа тавиад явдаг. Өөстөө нэг ажилчдынхаа цалинг нэг цагтан тавьчих юмсан гэдэг чинь л ерөөсөө бидний хувьд амар том юм байдаг байхгүй юу гэж бизнес эрхэлдэг. Монгол найзууд маань бас ингээ ярьж байгааг бол би бас бишгүй сонсч ирсэн.
Тэгэхээр Давидыг боддоо ажил байхгүй. Тийм ээ? Одоо өөрийн гэсэн хувийн тарийн талбай байхгүй. Саул хаан өөрийнхөө 2-3 мянган дайчдыг дагуулад байнга Давидыг араас нь нэхэж хөөж байгаа. Тэгээ ерөөсөө нэг байнга юм зүхтж байгаа юм одоо амьдралаар амьдарч байгаа хүн. Тэгээ өөрийн нэг юм 600-аад хүн дагуулсан. Нөгөө хэдийгээ тижих хэвээр. Тэгээ эн чинь тэгэхээр Давидд бол эн чинь бас амаргүй амьдрал байгаа байхгүй. Тийм учраас Давид яаж яах гэхээр нутгийн нэгэн одоо баян айлаас тусламж гуйгаад өөрийнхөө ирчүүдийг Набал гэж энэ хүн рүү явуулж байгаа. За тэгээ Набал дээр очиод Давидын илгээсэн элчнэр Набалаас бол гуйсан. За бидний одоо эзэн Давид танаас гуйж байна. Таны гарт юу байна? Бидэрт өгч хайрлаач гэж. Тэгээ бид нар одоо ингээд биднэрт та туслаач ээ гэж гуйсан байна. За Давид бол уулын Набалаас ганц удаа нэг хоёрын зэрэг гуйчих нүртэй хүн байсан. Яагаад гэхээр Давидын ирчүүд Набалын мал сүргийг хөдөө хээр бахта харж хандаж хамгаалж исэн байт юм байна лээ. Тэгэхээр бас хаа хамаагүй хүнээс очиод зүгээр нэг шууд тусламж бас гуйчаагүй. Яагаад гэхээр энэ Набалч маш их мал сүрэгтэй хүн байхгүй юу? Одоо манайхаар ярил одоо хүндий дүүргдэг, адуун сүргэн ихэд хүндий дүүргдэг энэ төр. Намайг завханд явж хахад тэр Доноо гэж нэг баяны адуун сүрэг бол ерөөсөө ингээд тэр Доноон хүндий гэдгийг чинь дүүргдэг байсан. Адууга тоолдог байсан гэж байгаа шүү дээ. Адуу нэг хүндий дүүргэж ивэл бүрэн байна л гэж үздэг гэж. Тэгэхээр тийм баян хүн одоо тэр завхны одоо Улястан хажууд тэр Доноо хүндий гэдэг тэр Доноо гэдэг баяных амьдарч исэн байна шүү дээ. Одоо тэгээд тэр хүндийд нь онгоцны буудал зассан. За тэгээд одоо нөгөө юу Доноо хүндийд Улаанбаатараас завхан руу очиж байгаа онгоцод ингээ буугаад ингээд одоо Доноо юу хоёрын хооронд Улястан хоёрын хооронд ингээд машинаар нөгөө онгоцны буудлаас хүмүүс ингээд очисон гэдэг шиг тий. Би яагаад тэгэхээр олон жилийн өмнө Доноод яг онгоцоор газардахгүй юу? Улаанбаатараас завханд ажиллаар. Тэгээ намайг тосч авсан манай завхандах байгууллагын салбарын жолоочс би асуужсэн байхгүй юу? Доноо гэдэг чи ямар учиртай юм гэсэн чинь манай нутгийн станаар бүр нэг стан хур баян хүн байсан гинлээ. Адуун энэ Доноо хүндийг дүүргдэг. Тэгээд өөрөөс адуун дүүргэж ивэл адуу бүрэн байна л гэж үзсэн. Нэг бүгшин тоолох ямар ч арга байхгүй. Тэгээд Доноо охин нэг удаа яасан гэхээр алтан бэлзгээ, алтан бөгжөө ингээд гол дунгаацсан юм байна. Тэгэхээр алтан бөгжөө олж чаддгүй. Голын ус урсаад байгаа. Тэнгүүт нэг Доноо хүндийг дүүргдэг адуун сүргээ голын усыг нэг гатлуулахад л гол тасарч исэн гинлээ. Тэгж алтан бөгжөө олж авч исэн гинлээ энэ төр гээд домог яригддаг. Амар баян хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр та нар Набалыг нэг энэ хэмжээний нэг баян хүн байсан гэж боддоо. Амар баян хүн. Тэгэнгүүт Давид яаж яах гэхээр энэ хүний чинь мал сүргийг бас тухайн үедээ нэг харж хандаад хамгаалаад дээрэмчдэдээс нэг одоо яахгүй дээрэмчдэд алдахгүйгээр Давид бас нэг үе энэ одоо Набалд бас тусалж исэн байж тээ бас. Тэгээ яаж яах гэхээр эргээд хоол хүнсгүй болоод ирэхин цагт Давид хүмүүсээ явуулаад Набалаас гуйж яана л да. Танд юу вэ? Тэ? Бага юмнасаа бидэрт жоох өгч туслаач. Тэгээ цүлд бид нар одоо ингээ явж яана гэх. Тэгсэн чинь Набал туслаагүй. За яах вэ? Туслахгүй байж болно л доо. Гомдоод ах юм алга. Хамгийн гол нь Набал Давидыг доромжилж байгаа байхгүй юу? Тэр ирчүүдэд нь юу гэж хэлж байгаа гэхээр айгүй муухай үг хэлж байгаа. За тэр хэлсэн муухай үгийг би таанч уншиж өгье заяа. Энэ өмнөх бүлэг дээрээс нь уншиж өгье заяа. Ингэж хэлж байгаа. Яг энэ 1-р Самуэлийн 25 дугаар бүлгийн 10-11 дугаар эшлэл дээр. За Набал ингэж хэлж байна. Харин Набал Давидын зарснаас хариулахдаа Давид гэж хэн бэ? Есийн хөвгүн гэж хин юм? Одоо эзнээсээ оргон зүгтах зарцснаар олон болж би ноос хураагчдад зориулж нядалсан энэ мах ус болон талхаа хаанаас ирснийг нь үл мэддэх хүмүүст өгөх ёстой болж гэнэ үү гэж хэлвэ. Набал нүүр өгсөнгөө. Баян Набал. Тэ Давидын зарснаас айгүй муухай үг хэлж байгаа. Уучлаарай боломжгүй байна гэж хэлэл явуулчихна л үсттэй. Тэгэхэд чинь бүр доромжилж байгаа юу вэ гэхээр Давид гэж хин? Есийн хөвгүн гэж хин? Одоо эзнээсээ оргон зүхтах зарснаар олон болж. Нөгөө Давид чинь нөгөө Саул хаанаас зүхтагаа явж байгааг та нар мэдэн штэ. Энэ цуврал номлолын туршид ялангуяа өнгөрсөн бүтэн сайвны номлол дээр Давид бол одоо Саулаас ингээд зүхтагаад 10 гаруй жилийн турш Давид бол одоо ингээд хэрээр тэнж амьдарсан гэж. Тэгэхээр Давидыг доромжилж яана л да. Одоо эзнээсээ оргон зүхтах зарцнаар олон болж. Тэ? Гэхдээ Давид чинь бол бас нэг зүгээр нэг орго зутсан хүн байгаагүй штэ. Саул өөрөө Давидыг алах гэдсэн байхгүй. Тэгэхээр хүн чинь одоо алахгүй тул зүхтааны үстэй. Энд чинь Давидын буруу байгаагүй.
Яг хөө эзнээс янз бүрээр л хүмүүс цухтаадаг баг. Зарим нь бол үнэхээр буруу хэрэг хийгээд эзнийхээ мөнгийг луурдаад, холигтаад, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, итгэмжгүй зан гаргаад тийм ээ. Тэгээ одоо өстой нэрээ эзнийг харах нүүргүй болоод эзнээсээ цухтаагаад явж байгаа хүмүүс бол байна мэдээч. Тэгээ зугтж байгаа хүн болгон адилхан гэсэн утгатай биш шүү дээ. Гэтэл Давидын хувьд яасан? Ямар нэгэн буруу юм хийснээсээ болж Саулаас зугтж яваа мó? Үгүй шүү дээ. Саул өөрөө буруу байсан. Саул өөрөө Давидад татархажсэн. Саул өөрөө Давидыг алмаар байсан. Тийм учраас Давид Саулаас цугтааж исэн. Тэгэхээр эзнээсээ зугтсан боол болгон бас муу биш ээ. Тэгэхээр юмыг бити автгааруулж ойлголоо доо. Тийм биз дээ эн чинь. Тэгэхээр зугтаж байгаа болгонд муу хүн байдаг гэсэн утгатай бас биш шүү дээ. Бид нэг заримдаа нэг тэгж ярьдаг штэ. Сүүлийн үед энэ подкаст хийдэг хүн их олширч. Үгүй яах вэ хийж л байг л дээ. Гэхдээ тэр подкаст хийж байгаа хүмүүсийн чинь дотор яг үнэхээр хэрэгтэй юм ярьж байгаа хүмүүс бас байна штэ. Гэтэл ямар ч хэрэггүй юм ярьж байгаа хүмүүс бас байгаа штэ. Тэгээ ялгаж салгаж сонсол доо. Тэгээ нийгэм дээр болж байгаа юмыг ялгаж салгаж харал та. Юмыг ингээд нэг тал руу тойшруулад бүгдийг ингээд нэг талд нь гаргаад тойшруулад бид нар юмыг харж ус болохгүй штэ. Үнэхээр тэр дотор ч худлаа яриа явж байгаа хүн байна. Бусдыг хуурж мэхлээд явж байгаа нэгэн ч байна. Гэтэл үнэхээр олонний төлөө сэтгэл зүрхтэй явж байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа. Тэр тийм хүмүүсийг бид нар ялгаж салгаж харах ёстой. Юмыг бид нар зөвхөн оргодол босуул гэдгээр нь одоо сүүлийн үед эзнээс зугтаж явдаг юм боолоод олон болж гээд Набал бол одоо Давидыг бол их тавлж хэлж байгаа. Тэгээ юу гэсэн гэхээр ноосоо хэргуулах гад одоо хүчний ажилчдаа зориулаад нядалсан энэ мах тал хусаа хаанаас ирснийг нь мэдэхгүй хүмүүст би одоо ингээ өгөө явуулах уу те хаанаас ирснийг ч уул нь мэдчил байгаа л да. Өөрийнх нь мал сүргийг энэ залуучууд нэг өдөр хамгаалж исэн гэдгийг Набал мэдчил байгаа л да. Гэтэ хамгийн гол айгу муухай хэлж байгаа байхгүй юу? Нэг юм үгийн муухагаар нэг юм хэлж яан л да. За уушлаараа би үнэхээр туслах боломж байхгүй байна гэж хэлчих болно. Тэгэхэд чин заавал нэг хүнийг нэг доош нь хийж нэг юм доромжилж нэг юм сэтгэлийн кайф авдаг. Тэгээ Набал бол нэг ийм төрлийн хүн. Тэгээд Давидын зарцнаар яасан гэхээр босож очиод Давидэд яг Набалын хэлсэн үгийг яг тэр чигээр нь хэлчихэж байгаа байхгүй. Тэнгүү Давид уурн хүрээд тэгээд цэргүүдэд дагуулад нөгөө 600 хүнийхээ 200-ын ачаа бараагаа харж үлдээгээд 400-ын араасаа дагуулад явъя. Набалыг очиод тоо. Набалын гэрийнхнийг ч хөөс тэмтрий. Хамаг байгаа ямиг нь дэрэмдэж авъя бүгдээрээ. Маргааш өглөө гэхэд Набалын гэрт ямар ч эрэгтэй хүн үлдэхгүй байх болно. Яаж энэ эмс охтыг булаана гэсэн үг байна шүү дээ. Тэгээ зэргүүдтэй тараагаад өгнө шүү дээ. Давид бол бас л хатуу байгаа биз. Бас л чинь нөгөө дайчин хүн гэдэг чинь нөгөө байнга дайн тулаанд ингэж явсан хүн гэдэг чинь бас л хүний мууг үзэхтэрээ толвол бас л Давидаас бол бас л хатуу зан чанар гарахаар байгаа байхгүй. Тэгээ Давид хэлж чинь л да 400 сэргээ дагуулад Набалд байгаа бүх ир хүүсдэнгүүдийг өглөө гэхэд алж дуусгах бүгдээ. Тэгээ яана гэсэн үг юм. Бусдын бүгдийг булаанаа л гэсэн үг шүү дээ. Мал сүрэг одоо хамаг юм ин булааж аваад ирчүүдэд өгнө л гэсэн үг. Өөрийнхөө хүмүүстээ өгнө л гэсэн утгатай байхгүй юм чи. Тэгээд нөгөө уур хилэндээ автаад нөгөө доромжлуулсан Давид чинь нөгөө доошоо хилэгдсэн Давид чинь одоо уур хилэндээ автаад Набал руу 400 сэргээ дагуулад явж ийн л та. Нөгөө шинэ үе продакшны нэг хошин шог дээр боёо нэг ярьдаг шүү дээ санаж байна уу? Монгол ирчүүд хэрэлдэхээр нөгөө нэг хинбэ гэдгээ мэдхээ болчдөг гэ тэ. Хинбэ чи л гэдэг өөдөөдөөсөө тэ. Хинбэ чи. Набал Давидыг яг л Давид гэж хийн. Есүгийн хөвгүү гэж хийн гэдэг шиг л яг л одоо тийм л яриа болсон. Тэгвэл Давидын уушиг зүрхэн сагсаагаад стоног Набалт жинхэнэ хин гэдгийг үзүүлчмээр санагдсан. Үнэхээр доош нэг гэдэг чинь хинбэ? Давид гэж одоо хийн. Энэ Есүгийн хөвгөн гэж хийн. Зүгээр л нэг орготл үсттэй наадах чинь. Амар муухай доош нь хийж хүнийг ингэж нөгөө өдөөж ярьж байгаа байхгүй юу? Тэ? Гэхдээ тусламааргүй байна гэдгээд хэлчин үсттэй тэ. Тэгээ бид нар ч гэсэн бас эндээс суралцах хэрэгтэй тэ. Хүнтэй зөв ярил та. Өөрийгөө зөв илэрхийлэлтэй. Заавал хүнийг харааж, заавал хүнийг нэг юм үгийн муухагаар хэлж нэг юм үг хэлсэн болдог нэг юм хэрүүлч сүнс монголчуудад амар байдаг те. Нэг юм хэрүүл хийж иж нэг сэтгэл нь амардаг. Хүнийг нэг юм үгийн муухагаар хэлж дуугаа болгож иж нэг юм ялсан мэдрэмж авдаг. Энэ бол үнэхээр одоо манай монголчуудын дунд, манай монгол гэр бүлүүдийн дунд байдаг нэг муухай зан юм аа.
Тэгэнгүүт нөгөө нэг үгийн одоо шарах гэдэг чинь тэр үгийн одоо завөр гэдэг чинь одоо зүгээр энгийн мясны шархнаас илүү хүчтэй байгаа байхгүй. Давидыг бүр ингээд хасаагаа ичиж байгаа байхгүй. Тэгээ Набал ер нь хинтээ ярьж байгаагаа бас мэдэхгүй. Амар пэдэж байгаа байхгүй. Амар юм пэдгэр хүн. Тэгээ Набал нэрэндээ тохирсон мунхаг хүн гэж яг л үнэн. Хинтээ ярьж байгаагаа мэдэхгүй. Яг гоо Давид ядуу байж болно. Давид одоо юмгүй байж болно. Гэхдээ 600 цэрэг дагуулж яваа хүн штэ. Тийм ээ. Хинтээ ярьж байгаагаа Набал мэдэхгүй байгаа байхгүй бас нэрэ. Давид өөрийнх нь эсрэг юу хийж чадахыг Набал тооцохгүй байгаа байхгүй. Тэнгүүд Давид одоо яаж ийм гэхээр Набалд одоо хин гэдгийг үзүүлэх гэж явж байна л да. Намайг хинбэ гэсэн үү те. За хин гэдгийг очиж үзүүлчих. Тэ 600 ирчүүд 200 үлдчих. Майхан саваа хараа байж 400 надтай яваараа. Тэр та 400 намайг дагаад яв. Асуусан те намайг хинбэ гэж асуусан. Асуултанд нь хариулахаар явж байна. Тэ хариулаад өгье. Чи өвлөн ходооттой ч гэсэн гартаа зэвсэгтэй хүн шүү дээ. Набал үнэхээр одоо буруу юм хийж байгаа байхгүй, болчингүй юм хийж байгаа байхгүй. Одоо мунхаг л гэж хэлнэ л дээ энэ хүнийг. Тэгээ ийм одоо мунхаг байдлаасаа болоод одоо ингээд өөрийгөө бол гарцгүй болгож яана л да Набал. За ингээд Давид маань яасан гэхээр 400 ирчүүдэд дагуулад цэргээ дагуулад яасан. Одоо уул толгодыг даваад Набалынх руу явсан. Энэ мэдээг Набалын эхнэр Абигейл гэдэг ухаантай үзэсгэлэнтэй бүсгүй сонссон. Нөхрийнх нь Давидын зарснаар нөхөр дээр нь ирж гинэ. Нөхөр нь ингэж хэлээ явуулсан гинэ. Тэгсэн чи одоо Давид 400 цэргээ дагуулад гэрлүүн ирж яваа гинэ. Гэдгийг эхнэр нь сонсож байгаа. Эхнэр нь одоо тэр нөгөө зарснаар ирээд нөхрөөс нь одоо гуух үед Абигейл өөрөө тэнд байгаагүй. Тэгээ байсан бол эн чинь нөхрөө хажуунаас нь ятгаад нэг зөв тал руу чиглүүлэх байж л дээ. Тэгсэн чинь одоо Абигейл одоо гол нь тэнд байгаагүй. Нөхөр нь өөрийнхөөрөө нөгөө мунхаг нөхөр нь мунхаглцсан. Набал бол их тийм цэцэн их нэртэй. Монголд нэг юм цэцэн бэр гээд нэг үлгэр байдаг да та нар мэдхүү те. Нэг нөхөртөө ингээд айгүй тийм зөв зөвлөгөө өгөөд нэг юм хэцүү байдлаас ингээд аварж гаргадаг. Октоо да. Бүсгүйч үдэ. Тэ цэцэн бэр болцгоо шүү. За яа та нар. Тэгээ эр нөхрийгээ авардаг. Эр нөхрийгөө буруу юм хийж яхад нь шөрөвтэй л нийлээл буруу юм хийдэг эхнэр байж болохгүй штэ. Тэгээ хамтдаа нийлээд бүр ангал руу хамт ундаг те ийм одоо октод байна. Нөхөр нь хүнтэй зодтолж яхад халаадаг гэж байждаг. Октод байна те эмэгтэйчүүд байна те. Нөхрийнхөө муу юмар нь бахархаал те. Тэгээд одоо яаж н амьдралынхаа туршид горыг өөрөө л үрэн штэ. Тэгээ өөрөө л зовн штэ. За гэтэл энэ Абигейл бол үнэхээр энэ цэцэн бэр байж. За Абигейл яасан гэхээр яг тэр дороо өөрийнхөө хийж чадах одоо алхмыг хийж яана л да. Юу вэ гэхээр өөрийнхөө зарч нарыг дуудаад тэгээ нөхөртөө хэлэхгүйгээр одоо илжгэндээ ингээд маш их хоол хүнс ачиж аваад за тэгэл 10 таалах юу гэл ингээд зөндөл юм байгаа зүгээр яг нарийн унших юм бол за ямар ч байсан одоо хоол хүнс ачиж аваад Абигейл Давидыг одоо тосоод очиж байгаа. Хөдөө хээр уулзж яана л да. Ууланд Давидтай уулзж яана л да. За ингээд уулзаад юу ярьсныг түрүүн бүгдээрээ хамтдаа уншлаа. 1-р Самуэлийн 25 дугаар бүлгийн 23-аас 38 дугаар ишлэл хүртэл түрүүн бүгдээ хамтдаа уншсан шүү дээ. За Абигейл Давидыг харангуйтаа илжигнээсээ буугаад урд нь сунаж мөргөөд те шууд бурууг өөр дээр авч байгаа. Яасан бэ гэхээр таны шивгчин миний алдаа. Таны залуучууд манай хүн дээр ирээд уулзах үед би тэнд байгаагүй. Би байсан бол би ингүүлэхгүй байх байсан. Та уучлаач. Набалыг битгий алаач. Набал угаасаа нэг юм муухай ааштай хүн байхгүй юу? Нэг юм хидэр, нэг юм хахир хүн юмаа гэж. Энэ бидний уншсан энэ хэсэг дээр бол Набал бол юм хидэр ааштай хүн гэж хэлж байгаа. Энэ юуны стандарт Монгол орчуулган дээр хэлэх юм бол Набал бол юм хахир ааштай хүн учраас та битгий тоогооч гэж хэлж байгаа. Бидний уншиж байгаа энэ 2019 оны энэ ариун библийн хувилбар дээр болохоор хидэр ааштай. Тийм учраас та битгий анхаараач гэж гуйж байгаа. За адилхан утгатай л да ер нь бол тий. Тийм учраас энэ Набалыг битгий тоо. Тэр Набал гэдэг энэ хүн бол нэрэндээ тохирсон мунхаг хүн юм а гэж. Яг тэгэхээр Набал гэдэг энэ нэр чинь өөрөө мунхаг гэсэн утгатай үг юм байна л да. Тэгээ яхаараач ээж аав нь хүүхдтэй юм мунхаг гэ нэр өгсөн ч байдгийн. Одоо ядаж бэлгшээгээд нэг цэцэн мэтсэн гэдэг нэр уулны өгмөрийн цэцэн гэдэг нэртэй хүмүүс байдаг штэ. Манай цуглаанд цуглааны маань нэг ахлагч ихчийн ач охин нь цэцэн гэд
Тэгээ хөөрхөн охин байдаг те. Тэгээ цэцэнгээ аваад явж гэн гайл ингээл ярьдаг. Гэхдээ хүүхдээ цэцэн ч гэж нэр өгдөг. Яхараач Набаал гэж нэрлэлчтэй. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээний онцлог юм шиг байгаа. Яг төрөхдөө юу мэдэрнэ, яг тэр мэдрэмжээрээ хүүхдээ нэрлэлчдэг. Тэ ер нь тийм штэ. Та нар мэдэн те нөгөө юу Рахел нөгөө төрөхдөө нөгөө хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ амар хүндрэлтэй төрүүлээд тэгээ тэр хүндрэлтэй төрүүлснээсээ болоод хүүгээ Бен Ами гэж нэрлэж байгаа штэ. Тэгсэн чинь аав нь Бен Ами байгаад тахтай яа гэм бэ? Бенямин гэж нэрлэе гэд хүүгийнхаа нэрийг өөрсдөө арай зөөллөөд Бенямин болгож өөрчилж нэрлэдэг те. Тэгээд Израилийн 12 овог аймгийн нэг нь Бенямин штэ те. Тэгээд яагаад ийм Набаал гэдэг нэр авсан байгаа юм? Тэгээ эхнэр нь хэлж байгаа л да Давидэд юу гэж хэлж байгаа нэхлээр энэ Набаал бол нэрэндээ тохирсон угаасаа мунхаг хүн, ийм хидрэ айштай, ийм хахир хүн. Та тэрийг бити тоо. Тэ. Угаасаа хүн болгон мэдтiin. Та нар нэг иймэрхүү хүмүүстэй таарж ирсэн үү? Нэг хэцүү нэг ийм авиртай хүнтэй таараад "Гүү энэ хүн чи одоо яадаг хүн бэ?" гэсэн чинь наадах чи мэднэ. Угаасаа ийм хүн байхгүй. Бити тоо. За одоо Абигейл яг л ийм л одоо зөвлөгөө өгч байна. За тэгээд Абигейл юу гэж зөвлөж яах гэхээр та одоо гимгүү цусыг урсгаад хожим өөрөө харамсан штэ. За би танд бэлэг аваад ирлээ. Энэ бэлгийн маань та өөртөө хүлээж авна уу. Ингээд Давидыг тайвшруулад Давидэд одоо эн чинь ингээд зөвлөгөө өгч байгаа байхгүй нэг үгээр хэлбэл. Тэ? Тэгээд одоо бурхан бол таныг угаасаа ивэнэ. Эзэн таныг угаасаа ивэнэ. Бүх хэрэгцээтэй зүйлэр чинь бурхан таныг ханганаа. Та бити уурлаа. Маа энэ миний авцсан бэлэг гэд. Абигейл бол айгүй юм ухаантай эмэгтэй байгаа. Айгүй юм цэцэн эмэгтэй байгаа. Тэгээд Давидын сэтгэлийг бол зөөлөж чадчихээн л да. Тэ? Тэгээд Давид яасан гэхээр энэ эмэгтэйн одоо үгийг сонсоод хариуд нь юу гэж хэлж яах гэхээр мөн чиний саруул ухаан магтагдах болтугай гэж. Тэгээ үнэхээр юм саруул ухаантай эмэгтэй байна. Юмыг юм саруулаар харж штэ. Эрүүл нүдээр юмыг харж чадчих штэ. Гэтэл Давид бол ингэ саруул өөрөө харж чадахгүйсэн. Давид бол уур хилэндээ автаал Набаалцтай хариуг нь өгчийгээд яг бодоо явжсэн. Тэгсэн чинь Абигейл замд нь тосч уулзаад юу Давидэд бол юм саруул ухаантай юм ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй ингээд зөвлөгөөг сонсоод Давид юу гэж ойлгосон бэ гэхээр энэ эмэгтэй бол үнэхээр саруул ухаантай эмэгтэй байна да гэж бодож байгаа. Тийм болохоор би түрүү номлогын ихэнд хэлсэн шүү дээ. Абигейлийг болдог бол саруул гэж нэрлэлчмээр байна гэж те. Үнэхээр ийм саруул ухаантай эмэгтэй байсан. За ингээд Давид Абигейлийн үгэнд ороод Абигейлээс бэлгийг аваад тайвшраад буцаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр би бол үүнийг бол Давид бол амьдралдаа мартагдахгүй ухаалаг сайхан зөвлөгөө авлаа гэж би бол тэгж ойлгож харж байна энэ түүхээс. Абигейл ингээгүй хантаа наашир суу. Тэ Давид ялээ өөрөө нэг болчингүй юм хийх гээд ах шиг байна. Өөр чинь нэг зөвлөгөө өгөөд хий гэж жагаад яриаг үл дээ. Гэхдээ энэ бол зөвлөгөө байсан байхгүй юу? Мэдээж тэр үеийн хүмүүс Давид ингээл Абигейлийг харснаа чи их ухаантай байрын бүсгүй байна. Өөрөөс чи нэг зөвлөгөө авчих уу. За нэг цаг байхад л болно гээл те. Тэнгүүт нөгөө Абигейл за нэг цаг за яг 30 минут цаг 30 минутын зөвлөгөө өгье те. $300 шоо гэлтэй. Тэгээ нэг мэрэгжлийн зөвлөгөө авч байгаа юм шиг нэг өрөөнд орж сууж байгаа л те. Усаа ууж байгаа л уйлал яриад. Тэгэл Абигейл сонсоод мөрөн дээр нь гар тавиал тайвшруулаад те. За манай Давид ч ухаантай штэ энэ төр гээл те. Тэгээ яг нэг орчин үед нөгөө нэг болдог шиг иймэрхүү зөвлөгөө гэж мэдээж энэ хоёр хүн хоёр талаасаа тэгж бодож бол энэ яриа өрнөгүй. Гэхдээ энэ бол яг зөвлөгөө олчиж байгаа. Тэр үедээ л зөвлөгөө байгаа тоххой. Давид бол маш болчингүй үйлдэл хийх гээд уур хилэндээ автаад юмыг бол саруул харж чадахгүй шүү дээ. Өргөн харж чадахгүй шүү дээ. Нарийнхан харцсан, өс хонцон үзэн аталтын одоо зүр сэтгэл агуулсан Давид ингээд уурандаа багтарч өгөх гээд хүнээр доошоо хилгүүлсэн хүн чинь хариуг нь барих га явж штэ. Гэтэл Абигейл замд нь тосож уулзаад яг үүндээ бол амьдралд нь маш хэрэгтэй зөвлөгөө өгчөж байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөөний хүчээр Давид бол өнөөдөр яаж юм гэхээр өөрийнхөө хийх гэжсэн асар том буруу үйлдэлээ болж байгаа байхгүй. Өөрийгөө татаж авч байгаа байхгүй. Бурхан Давидыг бэлтгэжсэн. Бурхан Давидыг бэлтгэхдээ түүний амьдралд ухаалаг зөвлөгчийг бас илгээж ижээ. Ухаалаг зөвлөгчөөр дамжуулан Бурхан Давидэд бас үгээ хэлж Давидыг бас чиглүүлж ижээ. Би та нарт хэлье. Өнөөдөр эзэн танд бас ухаалаг хүмүүсийг амьдралд чи илгээдэг шүү. Тийм хүмүүсийг олж харж сураарай. Тийм хүмүүсийн зөвлөгөөг
шингээж авч байгаарай. Тийм ээ? Хэрэггүй юм ярьдаг ч хүмүүс хажууч олон байгаа. Ер нь бол. Тэ. Буруу юм өөрийн чинь шүрүүвтдэг. Буруу юмд ингэж өөрийн чинь ингэж түлхдэг. Тэ амьдралд ингээд нэг сэтгэл санаа чинь тавгүй үед юм буруу тал руу дууддаг. Тэ нэг буруу юм хийлэгдэг. Тэгээ тэндээс ингээд өөртөө ашиг хүртдэг. Ийм муу найзууд ч гэсэн та нарын эргэн тойронд бол олон байгаа. Харин яг хэцүү үед чинь зөв зөвлөгөө өгч чадах хүмүүстэй ойр байгаарай. Тийм учраас Давид бүр баярлсандаа юу гэж хэлж ийм гэхээр өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтагдах болтугай гэж хэлж штэ. Давид энэ Абигелийн одоо үгийг сонсоод Абигелийн зөвлөгөөг сонсоод Давид юу гэж итгэсэн гэхээр бурхан энэ эмэгтэйг над руу явуулжтэй. Энийг бурхан хийж байгаа юм байна да гэж Давид итгэж байгаа байхгүй юу. Тэрээс бурхан Давидэд бол ингэж хэлээгэл багтаа замд чинь за нэг эмэгтэйтэй таарна. Тэр эмэгтэйгийн үгийг сонсороо гэл бурхан Давидэд бол ингэж тусна хэлээгүй. Зүгээр л Давид явж исэн гэрээтэйг эмэгтэй өөдөөс нь гараад ирсэн. Нөгөө эмэгтэй урд нь өвдөс өгдөөд өөрөөс нь гуйсан. Өөрт нь маш ухаантай үгсийг хэлсэн. Яг өөрийнх нь хувьд санах шаардлагатай тийм үгсийг Абигейл Давидэд хэлж өгч байгаа. Тэгээд Давид энэ байдлыг хараад ухаарад тайвширсныхаа дараа Давид юу гэж хэлж байгаа юм гэхээр өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтагдах болтугай гэж 32 дугаар ишлэлдэр Давид хэлж байгаа байхгүй. Давид хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан таны амьдралд хүмүүсийг илгээж идэг. Тэгээ ийм зөв хүмүүсийн зөвлөгөөг авч сураарай. Зөв хүмүүсийн зөвлөгөөг авч амьдралдаа зөв шийдвэр гаргаж байгаарай. Бурхан биднэрт өөрсөнд маань үгээ хэлдэг. Тэгвэл бурхан бас бидний амьдралд туршлагатай, мэрэгэн ухаантай, төлөвшсөн, итгэл даах хүч хүмүүсийг бидний амьдралд илгээж тийм хүмүүсээр дамжуулан бурхан бидэнд бас үгээ хэлж бидний амьдралд бас тийм зөв шийдвэр гаргахад маань чиглүүлж тусалж идэг юм аа. Энэ бол үнэхээр бурхан бидний амьдралд хийдэг онцгой ажил. Тийм учраас Христ итгэгч нарын нэг гоё давуу тал юу байдгүй гэхээр сүм цуглаан дээр ирээд сүм цуглаанаасаа итгэлээр өссөн ах эгчнараасаа, пастраасаа, ахлагчаасаа тийм ээ? Тийм төлөвшсөн хүмүүсээс амьдралын юм олон баялаг зөвлөгөө авах боломжтой байдаг. Тэгээ үүгээрээ дамжуулаад Христ итгэгч нар амьдралдаа их зөв шийдвэр гаргадаг. Эзэнт доолгортой амьдрахад энэ маш их тус болдог ийм чухал зүйлсүүд болдго юм аа. За тэгэхээр Абигейл Давидэд зөвлөсөн 3 зүйлийг өнөөдөр би ингэ онцолж та нартай хуваалцмаар байна. 3 зүйлийг би онцолж хуваалцмаар байна. За нэгдүгürt Абигейл Давидэд тэр хахир хүнийг тэр одоо адар зантай хүнийг бити тоогооч гэж хэлж байгаа. За ялангуяа стандарт Монгол орчуулган дээр бол бүр ингэж хэлжээ. Би ишлийг нь бүр тэр орчуулгын хувилбараар нь би уншиж байгаа. Наваалын хахир аашийг бүү тоогооч эзэн минь. Тэрээр Наваал нэрэндээ таарсан хүн болохоор мунхаглахаас цаашгүй. Харин шивгчин тань эзэн таны илгээсэн залуусыг харалгүй өнгөрөөжээ гэж хэлсэн байна. За бидний энэ одоо барьж байгаа Библиэлд бол ингэж хэлж байна л да. Эзэн минь тэр хидэр хүн Набалыг бүх хайхрах тун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набал бол нэрдээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юмаа гэж. Эзэн гэдгээр энэ Давидыг өөрийг нь хэлээд байна л да. Тэ? Тэгэхээр бидний энэ уншиж байгаа энэ 2019 оны Библийн хувилбар дээр юм хоёр эзэн айгүй олон эзэн гэдэг үг гараад байгаа. Эзэнтэн минь эзэн таныг ивэг гэдэг ингээд нэг ишлэл дээр ингээ 2 3 эзэн ороод аль нь аль эзнээ яриад ямар олон эзэн болоо явчихваа гэмээр ингээд энэ ишлэлүүд нь харагддаг. Эзэнтэн гэж хэлэхдээ Абигейл Давидыг хэлээд эзэн таныг ивэг гэхлээр Израилийн бурхан эзнийг яриаддаг. Яг унших юм бол тэр эзэн гэдэг үгийн томоор бичсэн. Харин стандарт Монгол орчуулган дээр бол энэ эзэн гэдэг томоор бичсэн бурхан эзний эзнийг нь бол Яавэ гэж орчуулсан байна да. Яавэ эзэн таныг ивэх болтугай гэж хэлэхдээ Абигейл Давидыг одоо хэлжсэн. Ийм одоо маягаар ингэж орчуулагдаж хэлсэн учраас бас нэг талаар уншихад бас ойлгоход бас их тийм дүхэм давуу талтай юм байна гэж ингэж харж байна. Тэгэхээр Давид бол Абигейл бол Давидэд нэг номерт юу хэлсэн бэ гэхээр бүү хайхраач гэдгийг зөвлөж байгаа тийм. Амьдралд хайхрах хэрэггүй юмыг битгий хайхар. Хайхраал ах юм бол амар олон юмыг бидний өөрсдөн дээр авцарч ирнэ наа. Яагаад гэвэл бидний эргэн тойронд сайн муу янз янзын хүмүүсийг холилдоод явж байгаа.
сайхан ч хүн байна, муухай ч хүн байна. Тийм ээ? Зөв хүн ч байна, буруу хүн ч байна. Тийм ээ? Үнэхэрийн одоо сайн сайхан хүн ч байна. Үнэхэрийн тийм ёрын муу зүйлийг ярьдаг, үйлддэг ийм хүмүүс ч бидний эргэн тойронд байна. Тийм болохоор тэр муу болгоныг л ингээд анхаарал, хайхраал тэр болгоныг ингээд тоогоол ах юм бол бидний энэ хороо дээр яаж амьдрах вэ? Хэцүү. Тийм болохоор тэр хүн муу байна гэхээсээ илүү би өөрийнхөө хандлагыг засах ёстой байна л да. Гэхдээ би зүгээр л тэр хүнээс юм авахгүй л бай л да. Би зүгээр тоохгүй л бай л да. Тэг энэ дэр өөрөө өөрлөгөө л харах ёстой байгаа байхгүй. Тэгэхгүй миний дургүй хүн хүргэсэн хүн болгонтой очиж би тооцоо бодно гэвэл ерөөсөө амьдрал бол зүгээр хэрүүлэр дүүрэл дуусна. Тэ? Надад дургүй хүн болгон эсвэл надад таалагдахгүй байгаа хүн болгон тэр буруу гэж бодсон хүн болгонтойгоо би очиж тооцоо бодоод ингээд яваад ах юм бол ерөөсөө хизээш барагдахгүй. Тийм учраас тоох хэрэггүй юмыг тоохгүй байж сурах. Энэ бол бас бидний нэг төлөвшсөн итгэлийн нэг одоо үзүүлэлт юм л да. Үнэхэрийн төлөвшсөн итгэлийн хүн гэдэг бол хүнээс авах юмаа авч чаддаг, сурах юмаа сурч чаддаг. Аливаа юмд ийм авах гээхийн ухаанаар хандаж чаддаг. Хүнийг хэлдэм биш үү? Тэгэхээр Давидд бол одоо Абигейл зөвлөд байна л да. Та энэ хүнийг зүгээр л хайчгаа, битгий тоо. Тэг битгий хайхар. Энэ хүн угаасаа ийм дэртэй ийм хүн. Угаасаа юмд ингэж ханддаг ийм хүн байгаа. Тийм болохоор энэ хүний одоо энэ хандлагыг өөрхөн зүрхэнд одоо хүлээж авах хэрэггүй гэж. За би энэ чуулган дээр ирээд ингээд 1 жил гарan болж байна. Энэ чуулган гэдэг нь би энэ Солонгос Нью-Йорк Пресвитерийн чуулганыг ярьж байна л да. Өдөр тутамдаа би энэ цуглааны олон солонгосчуудтай уулздаг, харилцдаг. За зөвхөн монголчуудаас гадна шүү дээ, тий. За би 7 хоногтоо бараг 1-2 удаа монголчуудтайгаа ингээд одоо уулзж байна. Та нартай бол 7 хоногтоо их л бол 1-2 удаа л би уулзж байгаа шүү дээ. А гэтэл өдөр бүр би энэ цуглаан дээр ингээд энэ цуглааны одоо ингээд менежерийн ажлыг хийгээ явж байхдаа янз бүрийн солонгос хүмүүстэй уулзж байгаа байхгүй. Энэ цуглаан чинь 54 жилийн түүхтэй цуглаан. Гэтэл дотор нь ингээд өссөн, өсөөгүй, сайхан ааштай, муухай ааштай янз янзын хүмүүс энэ дотор байгаа. Тэ. Тоох хэрэггүй үний тоох хэрэггүй. Тэрдний дотор намайг үнэхэрийн босгож байгаа, намайг үнэхэрийн дэмжиж байгаа, намайг үнэхэрийн хайрлаж байгаа хүмүүс ч гэсэн бас байна. Тийм болохоор авах гээхийн ухаанаар л хандна. Сурах юмаа сурна. Сурахгүй юмыг авах хэрэггүй. Тэрийг зүрхэндээ авах хэрэггүй. Тэр тоох хэрэггүй. Энэ чинь бас бидрээс их тийм хүч гардыг биш үү хүний сэтгэл зүрхнээс. Тэр нэг юм хайхрах хэрэггүй, тоох хэрэггүй юмыг тоохгүй байж сурна гэдэг чинь өөрөө бас бидрээс бас маш их тийм сэтгэлийн тэнхээ, төвчээр шаарддаг юм байна. За энийг Абигейл Давидэд зөвлөж байгаа байхгүй. Та юм хэрэггүй юмыг битгий тоо. За би энд ирээд нөгөө жолооны дүрм, энэ Америкийн жолооны дүрм сурж байна л да. Одоо ингээд жолооны дүрмийг ингээд бөглөөл ингээд одоо сураал. Тэрэн дээр юм агрессив юм дээрлэхүү жолоочтой та ингээд зам дээр таарад ингээд ураж хүргээд байвал яах вэ гэдгийг хүртэл Америкийн жолооны дүрмэн дээр зааж өгдөм биш те. Одоо Монголын жолооны дүрмэнд бол тийм байдаггүй. Тэр тохиолдолд бүр тэгж зааж өгсөн биш те бүр те. Битгий харч тулгар, болж өгвөл битгий хар. Тэгээ өөр гоё юм бод те. Тэгээ яг өөрийнхөө хурдаараа яв гэд бүр жолооны дүрм, жолооны сургалтын хүртэл одоо энд чи ийм юм зааж өгч. Энэ бүр айгүй тийм надад бол их тийм бүр сурууштай бүр айгүй онцгой, айгүй гоё санагдсан. Одоо Монголын жолооны дүрм дээр чи ийм заадаггүй байхгүй юу? Тэгэл одоо Улаанбаатар чинь төгжрлэгтэй хичээлхүү, төгжрөл дотор чинь янз янзын лааштай хүмүүс явж байгаа. Бие бин рүүгээ ингээл асаал машинаараа хүртэл хорог бууж ирээд зодтолтон зарим нь машинаараа зодтолтон шүү дээ хоорондоо. Бүр ингээ явчихын те. Тэгэхээр хэлж дээ те тоох хэрэггүй юм тоох хэрэггүй. Урдуур чинь дайраад ороод үсттэй. Тэгэл явг те. Тэ ингээл чамайг шахаал ороод үсттэй те. Чи тэрэнд ингээл нэг ялагдцсан мэдрэмж аваал. Тэр нэг чамайг ялцсан хожицсан мэдрэмж аваал. Ингээ тэглээгээ тэр хүн надаас илүү аз жаргалтай амьдрахгүй л байхгүй юу. Тэглээгээд би хохирохгүй л байхгүй. Тийм болохоор битгий тоо. Тэ өөрийнхөө замыг л хар. Өөрийнхөө хийх юмыг л хий. Өөрийнхөө одоо замаараа л яв. Абигейл Давидэд бол хамгийн нэгдүгürt ийм одоо чухал зөвлөгөөг бол өгсөн байна. За энэ бол одоо бидний хувьд их чухал юм. Тийм учраас бид залбирж явах хэрэгтэй. Тэгээ зарим эзэн минь харах юм минь харуулаарай. Харахгүй юм битгий харуулаарай гэж залбирч. Тоох юм минь тоолгороо. Тоох хэрэггүй юмыг тоохгүй чадхад минь надад туслаарай гэж. Заримдаа нэг сонссон ч сонсоогүй юм шиг
заримдаа нэг харсан ч хараагүй юм шиг явах өдөр бас байна шүү дээ. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана гэдэг чинь заримдаа хэрэгтэй байдаг байхгүй юу? Бүгдийг ингээ оруулаад гаргаад авах хэрэггүй. Зарим нь бол тогтоо шүү дээ. Дунд нь тогтоо. Эндээс ороод ирсэн юм энэ дунд тогтоогоод энэ доошо зүрх рүүгээ буулгана те. Зарим нь бол зарим нь бол зүгээр пас гаргаж явах хэрэгтэй. Тэ. Юусе тоохгүй сурах хэрэгтэй гэж те. Тэгэхээр энэ бол одоо итгэлийн хүний хувьд бас өөрийгөө авч явах, энэ ертөнцөөс өөрийгөө хамгаалж авч явах бас нэг чухал аргыг Абигейл Давидэд зааж өгчээ. Хоёрдугаарт Абигейл Давидэд маш гоё үгийг хэлсэн. За энэ үгийг би бүр уншаад бүр энэ номлолыг би ингээд бүр залбираад энэ текстийг ингээд уншаа сууж байхдаа бүр нүдэнд нь нулимс цэглэгнээд бүр үнэхээр миний зүрхэнд хүрсэн. Үнэхээр эзэн надад энэ үгийг яг сануулж андаа гэж би итгэсэн. Хоёр дахь одоо Абигейлийн Давидэд өгсөн үн цэнтэй зөвлөгөө нь юу байсан бэ? Эзэн танд бат бэх гэрийг барьж өгнө. Бити санаа зов. Яг бити санаа зовч гэж хэлээгүй л дээ, араас нь зүгээр эзэн танд бат бэх гэрийг барьж өгнө. Тэгээ энэ хүн туслаагүй байж болно те. Өнөөдөр цөлд 600 үнэ дагуулад Давид ингээ хоолгүй ундгүй өлсөд нийгэмд эзэлсэн байр суурь байхгүй явж иж болно. Тэгэхдээ эзэн танд бат бэх гэрийг барьж өгнө. Тийм учраас итгэл найдвараа эзэн дээр тавиач. Тийм учраас бити санаа зовооч л гэсэн утгаар Абигейл энэ үгийг хэлсэн байгаа шүү дээ. За яг энэ 1-р Самуэлийнхаа 25 дугаар бүлгийн 28 дугаар ишлэгийг унших хүсэж байна. 28 дугаар ишлэл. Танд амлсан сайн сайхан бүхнээ эзэн өөрөө эзэнт нь танд минь биелүүлэн өгч таныг Израилийн ноёноор томилох цагт шалтгаангүйгээр цус орсгосон уучлаарай би өөр ишлэл уншиж уучлаарай. За би одоо яг зөв ишлэлээ уншия. 1-р Самуэль 25-ын 28. За. Та шивгчнийхаа гэмт үйлдэлийг өршөөн сойрох. Эзэн заавал эзэнт нь танд бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та эзний толдааныг хийж байгаа билээ. Насан турш бозар муу танаас бүүх гарах гэж хэлж байгаа. За би яг энэ үгийг стандарт Монгол орчуулган дээрээс уншиж өгье. Стандарт Монгол орчуулган дээр энэ үгийг ингэж хэлсэн байна. Шивгчнийхээ алдааг бас өршөөн сойрох. Эзэн минь та Явегийн тулалдаанд яваа тул Яве танд бат бэх суурийг гарцаагүй байгуулж өгнө. Тэгээд насан турш танаас муухай юм бүү гарах гэж хэлсэн байна. Ямар гоё үгийг хэлж вэ? Юу гэж хэлж байна? Та Яве эзний тулалдааныг хийж байгаа хүн учраас тэр эзэн өөрөө танд бат бэх суурийг тавьж өгнө. Энэ Библиэлд болохоор бат бэх гэрийг барьж өгнө гэд орчуулсан байгаа. Гэргээ хэлсэн. Нөгөө яг еврей ихтер болохоор суурь тавьж өгнө гэж байгаа байхгүй. Бат бэх суурийг танд тавьж өгнө. Тэгэхээр Давидын хувьд бол яг бол одоо бол ямар ч байр суурьгүй нөхөр явж байгаа байхгүй юу? Зүгээр л ялтан. Тэ? 90 сурвалжлагдаж байна гэд монголоор бол тэгж хэлдэг шүү дээ. 90 сурвалжлагдаж байна гэж цагдаагийн газрын үүдний самбар дээр зургийг наагаад 90 сурвалжилж байна. Олсон хүнд шагналтай. Ямар ч нөгөө нэг нийгмийн байр суурь байхгүй хүн байхгүй юу? Давидын хувьд. Тэгээд хоол ундгүй болоод Набалаас хоол ундахгүйсэн чинь Набал ингээд өөдөөс нь тэгж хариулаад тэгсэн чинь Абигейл одоо хэлж чинь л та. Та бол эзний тулалдааныг хийж байгаа. Явегийн тулалдааныг хийж яваа хүн. Тийм учраас Яве өөрөө танд бат бэх суурийг тавьж өгнө гэж хэлж байгаа. Энэ үгийг уншаад үнэхээр миний самсаа шархираад бүрстэй ингээд зүгээр л нүд маань зүгээр одоо нулимсаар дүүрээд гараад ирсэн. Ямар үг нь миний зүрхэнд хүрсэн гэхээр та бол эзний төлөө тулдаж яваа хүн. Эзэн танд өөрөө таныг ивэхгүй гэж юу? Эзэн өөрөө таны гэрийг барьж өгөхгүй гэж юу? Эзэн өөрөө танд бат бэх суурийг тавьж өгөхгүй гэж юу? Та чи эзний тулдааныг хийж байгаа хүн шүү дээ. Тийм учраас эзэн өөрөө таныг ивэн шүү дээ. Давид болохоор Набал надад тусласангүйгээ гомдож байгаа байхгүй юу? Би ингээд энэ ард түмний төлөө явж гэн эзэн намайг тусалсан би уулын Израилийн хаан болох ёстой. Ингээд явж итэл Набал надад туслахгүй байна те. Давид бол ингээд хүн туслаагууд гомдоод өсөрхөөд явж штэ. Тэгсэн чинь Абигейл юу гэж харж байгаа гэхээр хүн рүү бити хар. Та эзэн рүү хар. Учир нь та эзэнд үйлчилж байгаа. Та эзэнд үйлчилж байгаа юм чи эзэн өөрөө таныг ивэн штэ. Яагаад хүнийг хараад хүнд гомдоод байгаа юм? Тэгээд тэр гомдлоосоо болоо нөгөө хүнээ алах гад өшөг авахгүй явж байгаа байхгүй. Бити хүн найдраа тавь. Эзэн рүү хараагаа чиглүүл. Эзэнд найд.
Таны энэ хийж байгаа тулалдаан бол эзний тулалдаан байхгүй. Та эзний төлөө энэ тулалдааныг хийж яваа учраас эзэн өөрөө таныг ивэн штэ гэж хэлж байгаа байхгүй. Энэ үрстэй яг бидэнд хандсан үг юм шиг. Юм шиг ч яах вэ? Ер нь юм. Яагаад гэвэл бид бүгдээрээ өнөөдөр эзний тулалдааныг хийж байгаа хүмүүс биш гэж юу? Бид Есүс Христэд итгээд ариун сүнсний хүчээр Бурхны үг болох сэлмийг аваад энэ дэлхий дээр амьдрахдаа муу сүнсний эсрэг бид тулалдаж яваа хүмүүс биш гэж юу? Бид бүгдээрээ сүнслэг тэмцэл хийж байгаа хүмүүс биш гэж юу? Давид шиг. Бид бүгдээрээ Бурхны хаанчлалын төлөө загалмайн замаар бид нар Бурхны үгийн дагуу мууг сайнаар дийлэх гээд тулалдаж яваа хүмүүс биш гэж юу? Бидний энэ амьдрал чинь эзний тулалдаан байхгүй юу? Бид эзний төлөө, эзний нэр дээр энэ амьдралыг амьдарч яваа хүмүүс тэгвэл эзэн намайг ивэн штэ. Эзэн миний амьдралд бат бэх суурийг тавьж өгнө штэ. Эзэн надад гэрийг барьж байгуулна штэ. Тийм болохоор уур хилэнгээ боль, гомдлоо боль, үс хонцонгоо хойш нь тавь. Эзэнд найд. Энэ үгийг Абигейл Давидэд хэлж байгаа. Тэгээ араас нь залгуулад хэлж байгаа үг нь бүр зүрхэнд маань хүрсэн. Тэр нь юу вэ гэхээр насан турш бозар муу танаас бүү гараг. Та эзний төлөө явж байгаа хүн, эзний тулдааныг хийж байгаа хүн байж та ингээ хүн алаад бозар муу юм хийгээ яваад иж болохгүй үстэй гэдэг утгаар нь Абигейл хэлж байгаа байхгүй. Эзэн өөрөө таныг ивэн штэ. Та эзний нэрээр явж байгаа. Эзний төлөө та тулдаж яваа хүн. Тийм учраас эзэн таныг ивэн. Тийм болохоор та юм бозар муу юм ерөөсөө битээ хийгээрэй. Ийм бозар муу хүн алсан, гэмгүү цусыг урсгасан ийм бозар муу юм бүү хийгээрэй гэж Абигейл гуйж байгаа байхгүй. Ариун сүнс өнөөдөр таны зүрхийг ятгаж байгаа босоо. Тэр нь юу вэ гэвэл чи эзний хүн. Та бол эзний хүн. Бид энэ дэлхий дээр эзний нэрийн төлөө явж байгаа хүмүүс. Есүсийн нэр гэдэг энэ нэрээр бид овоглогдож, энэ нэрээрээ бид бахархаж, энэ нэрээрээ дамжуулан Бурхны хаанчлалыг бид нар тэлж тэр сүнслэг толдааныг хийж яваа хүмүүс. Яаж бид бозар муу юм хийж болох вэ? Яаж бид ингээд эзний нэрийг нэг талдаа ярьсан мөртлөө нөгөө талдаа гэмгүү цус урсгаад явах вэ? Яаж бид энэ надад муугар хандсан хүнд адилхан муугар хариуг нь бариад явах вэ? Адилхан муухай үгээр хараал ерөөл хилээд хэрүүл хийгээ явах вэ? Адилхан эсвэл одоо бозар мууг хийгээд завхаараад явах вэ? Би чи эзний төлөө тулдаж яваа хүн шүү дээ. Эзний нэрийн төлөө явж байгаа хүн шүү дээ. Эзнийг энд магтдаг, энд ирээд эзний нэр дээр залбирдаг. Бид эзний хаанчлалын төлөө явж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад би Набалтай адилхан бозар мууг хийж болох вэ? Тэгэхээр Давидын голд орсон үгийг энэ Абигейл хэлж байгаа байхгүй. Тэг хүнд хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг олоод хэлчих. Ямар үнцэнтэй юм бэ? Хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг Абигейл Давидэд хэлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө өөрт нь одоо Абигейл Давидыг ухааруулж байна л да. Өөрөө хэн блэ? Юуны төлөө амьдарч яваа билээ? Юуны төлөө тэмцэж яваа билээ? Ийм хүн юу хийж болох вүлээ? Бас юу хийж болохгүй билээ гэдгийг Абигейл Давидэд зүгээр л заачж байгаа байхгүй. Тийм учраас Абигейл бол Давидын хажууд бол үнэхээр юм саруул ухаантай. Юмыг бол ингээд өргөн харж байгаа. Томоор харж байгаа байхгүй. А Давид яасан? Зөвхөн Набалыг алах тухай бодоо явж байгаа. Нөгөө Набалд хорсолдоо автаад явж байгаа. Би өнөөдөр танаас асууя. Та хэн нэгэн хүнд дургуулхаа яг өмнө тавиад явбал таны зүрх үзэн яталтаар дүүрнэ. Эсвэл та энэ дэлхийн махан биеийн хүсэл тачаал аливаа махан биеийн гин нүглийг урдаа тавиад зөвхөн тэрийг хараад явбал та хэн гэдгээ мартна. Та юуны төлөө энэ дэлхий дээр тулдаж яваа вэ гэдгээ мартна. Та хэний хүн блэ? Юуны төлөө амьдарч байгаа вэ? Хэний тулдааныг хийж байгаа вэ? Тэгчгээд та бит хоёр өнөдөр бозар мууг зүгээр нэг хийгээ явж болох уу? Болохгүй шүү дээ. Тийм болохоор та бол эзний хүн шүү дээ. Та эзний төлөө тулдаж яваа хүн шүү дээ. Бозар муу танаас насан туршдаа бүү танаас гараг гэж Абигейл Давидэд хэлснээрээ Давидыг бол нэрээ ухааруулж байгаа байхгүй. Давид яг энэ үед үнэхэрийн одоо нэрээ би хэм блэ? Би юуны төлөө амьдарч байгаа вэ? Миний дуудлага юу вэ? Би хаашаа явж байгаа вэ? Тэгчгээд одоо би юу хийх гэж явж байна гэж Давид яг энэ үед ингээд сэхээ авч тэг өөрийгөө нэг олж харах. Тэг нүдээ нэг нээхтэй чи юу болж байна гэж харах. Нэг ийм одоо сэхэрлийг Абигейлээр дамжуулаад Бурхан Давидд өгч яана л та. Бурхан өнөөдөр таныг хэн нэгнээр дамжуулан бас ингэж ятгадаг шүү. Бурхан өнөөдөр таныг хэн нэгнээр дамжуулаад
ингэж ятгах те зөв зүйлийг хийхэд тань урамшуулж зоригжуулдаг шүү. Энэ бол үнэхэрийн одоо ухаалаг зөвлөгөө байна. Хин нэгнээс ийм зөвлөгөө авч исэн байхаа. Авж байгаагүй бол Бурхан танд ийм хүнийг амьдралд чинь илгээгээд ийм зөвлөгөөг өгөөсэй. Та өөрөө хожим хин нэгэнд бас яг ийм Абигейл шиг ийм эрүүл саруул ухаанаар хүнд зөв зөвлөгөө өгдөг хүн болж өсөөрэй. Тэгээд амьдралдаа зөв шийдвэр гаргах гээд чадан ядан алдаж оноод явж байгаа дараагийн залуу үедээ яг ингэж зөвлөж байгаарай. Ийм авьяастай, чадвартай, ийм мундаг Давид шиг ийм сайхан залуучуудад бид бас хажуунаас нь ингэж хэлж хинбэ гэдгийг ойлгуулад юуны төлөө явж байгаа вэ гэдгийг ухааруулад тийм учраас миний дүү, охин минь, хүү минь, залуу минь, тэ анд найз минь, ах минь та, эгч минь та ингэж явж болохгүй шүү. Та ингэж явах ёстой шүү гэдгийг бид хэлж чаддаг Абигейл шиг хүмүүс бид болох ёстой юм аа. Амен. За 3 дугаарт нь Абигейл Давидэд юу зөвлөсөн бэ? Сэтгэлийн саад дотгорыг өөрөө өөртөө битгий бий болгооч гэдэг одоо чухал үн цэнтэй үгийг Абигейл Давидэд хэлсэн. Сэтгэлийн саад дотгор хожим өөрөө өөрийгөө зовоох зүйлийг эргээд өөрөө өөрийгөө буруутгах ийм зүйлийг одоо та битгий хийгээч гэдгийг Абигейл Давидэд зааж зөвлөж байгаа. За одоо жинхэнэ 30-аас 31 дэх ишлэгийг би таанд уншия. Яг л энэ 1-р Самуэль 25 дахь бүлгийнхаа 30-аас 31 дэх ишлэгийг таанд уншиж өгье. За танд амласан сайн сайхан бүхнээ эзэн өөрөө эзэнт нь танд минь биелүүлэн өгч таныг Израилийн ноёноор томилох цагт шалтгаангүйгээр цус орсгосон эсвэл өөрийн гараар өшөө авснаас болсон харуусал зүр сэтгэлийн саад дотор эзэнт нь танд бүү байг. Харин эзэнт нь таныг сайн сайхан болгох үед шивгчнээ сан тугай гэж хэлвэ гэж. Амар зөвлөгөө өгч байгаа. За би яг энэ ишлэлийг стандарт Монгол орчуулгын хувилбараас тааш уншиж өгье. Танд амласан бүхий л сайн сайхнаа Яавэ өөрөө эзэн танд биелүүлэн өгч таныг Израилийн удирдагч болгоно. Шалтгаангүйгээр цус урсгасныхаа төлөө зүр сэтгэл чинь бүдчин гуйвах, өөрөө өөрийгөө аврах гэх явдал танд бүү тохиолдог. Харин эзэн танд Яавэ сайн сайхнаа үзүүлэхийн цагт шивгчин намаага бүү мартаарай гэвэ гэж хэлсэн. Ямар ухаантай юм бэ? Тийм учраас би Абигейлд Саруул гэдэг нэр өгчөд байгаа шүү дээ. Абигейлийн Монгол нэр Саруул. Саруул ухаантай эмэгтэй. Яг тэгэхээр алсыг харж зөвлөгөө өгч байна. За алсыг харж зөвлөгөө өгж байгаа гэдгийг би ямар утгаар хэлж байгаа гэхээр хожим Бурхан таныг Израилийн удирдагч болгоод нөгөө Библиэлд болохоор Израилийн ноён болгохын цагт гэж хэлсэн. Тэр ноён гэдэг үгийг таалагдал байгаа юм л да надад. Гэхдээ энэ стандарт Монгол орчуулга дээр бол Израилийн удирдагч болгохын цагт эргээд бодох нэг юм сэтгэл зүйтэй юм битгий хийгээч л гэсэн юм ярьж ирсэн. Тэгээ эргээд бодох нэг юм тэр үед би өөртөө арай л түрэгтчихтэй. Набалыг заавал алж малах шаардлагагүй л байж тээ. Тэр нэг тэгэл орхичдаг байж тээ. Тэр үед шаал дими юм очиж би ер нь хийжтэй гэдэг нэг хожим нэг өөрөө өөрийгөө дотроо бодоод тэгээ бүр энэ стандарт Монгол орчуулган дээр бүр ингэж хэлсэн. Тэ? Зүрх сэтгэл чинь бүдчин гуйвах, өөрөө өөрийгөө аврах гэх явдал танд бүү тохиолдог. Нэг сэтгэлэн дотроос нь өөрийгөө буруутгаад байгаа хүн нэг өөрийгөө зөвтгөх нэг юм шалтгаан нэг хайгаад иддэг штэ тэ. Би яасан? Ягаачгүй юм чинь. Би зүгээр л тэгсэн мэдв. Тэгсэн мөртлөө яг мэс чанарын дотроос нь гэ чи тэгцэн л эцтэй. Чи яг өмнөдөө тэгцэн л эцтэй. Чи яг өмнөдөө чи тэгэл хэрүүл хийчихэл эцтэй. Чи яг өмнөдөө тэгэл эцтэй. Мэс чанар чинь өөрөө яг дотроос чинь үннийг хэлээд иддэг байхгүй юу? Та нар ийм имийг зөндөө мэдэрч ирсэн баг. Гэхдээ наана гаднаа нөгөө хүнийхээ өмнө болохоор би яасан? Ягаачгүй. Ер нь бол миний зөв. Би уучлал гоохгүй, тэ? Би ер нь яасан? Ягаачгүй гэд нэг өөрөө өөрийгөө аврах нэг юм ингээд нэг ирж хайгаад идэх. Тэгээ нэмэргүй. Яагаад гэвэл зүрх чинь угаасаа таны буруутгаад байгаа байхгүй. Гаднаа таавал ингээд өөрийгөө ингээд нэг өөр үгээр хилээд аваад гарч болно л доо. Өөрийгөө ингээд нэг юм тайлбар тавиад нэг тухайн үедээ нэг юм ухаалаг тайлбар өгөөд нэг өөрийгөө нэг аваад гардаг хүмүүс байдаг да. Нэг уснаас хуурай гардаг төрлийн хүмүүс байдаг да. Нэг юуг л бол нэг юуг болгож яриад улааныг хар болгож яриад цагааныг улаан болгож ярьж байгаа л нэг өөрийгөө аваад гардаг нэг
нөхдүүд байдаг да тий. Гэхдээ яах вэ? Тэгээ тэр хүн тэгээд аваад гарч болно. Уснаас хуурай гарч болно. Гэхдээ сэтгэл зүрх худлаа ярьдаггүй байхгүй юу? Юу вэ гэхээр яг бүс чанар чинь дотроос чинь яг үнний чинь хэлдэг. Тэгтэл чиний л буруу штэ. Чи заавал тех хэрэг байсан юм уу? Тэгэхээр Абигейл яг энийг Давидд зөвлөж яана л да. Хожим Бурхан таныг өндөрт өргөмжлөө, таны сайн сайхныг сэргээгээд та Израилийн удирдагч болохын цагт нэг юм сэтгэл цэвтэй юм ингээд нэг бодож явах танд хэцүү штэ. Нэг сэтгэл дотроо бүдчихэл өөрөө өөртөө гуйж тайвал тэгэл нэг өөрөө өөрийгөө зөвдөх гэж оролдоод нэг юм амар тайвангүй хожим та өөрийгөө ийм байдалд оруулах юм битгий хийгээч гэж Абигейл Давидаас гуйж байгаа байхгүй. Яа. Үнэхээр мондаг эмэгтэй. Тэгээд Давид бол яг энэ үед нөгөө уур хилэндээ автаад нөгөө Набалын хэлсэн үгнээс олж нөгөө хин гэдгээ баталж харуулах гад очиж Набалын хүүс тэмтрээд эд хөрөнгөнд булаагаад авцсныхаа дараа магадгүй 3 жилийн дараа, магадгүй 5 жилийн дараа, 10 жилийн дараа Давид нэг юм сэтгэл зүйтэй явах байсан баг. Яа, тэр надад туслаагүй л дээ. Яг хоо туслаагүйгийнхэн төлөө очиад алдаг. Би арай л хэтрүүлсэн юм да тэр үед. Яах вэ? Тэгэл туслахгүй л байна биз. Тэрийг би зүгээр л тоохгүй хайчихгүй дээ. Заавал тэрийг ингэж нэг л хатуутаа ингэж очиж хэрүүл хийгээл тэрийг ингэж дахиж ингэж тэр сэдвийг босгож ирээл ингээл өөрийгөө зовоогоол нөгөө хүнийг зовоогоол би юу нэг ингэх хэрэг байсан юм уу дөө гэж Давид хожим өөрийгөө бурхны өмнө буруутгах байсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг Абигейл олж хараад Давидэд зөвлөж байгаа. Тэгээд Давид яг энэ зөвлөгөөг сонсоод одоо Давидэд хэлэх үг байхгүй. Ерөөсө Абигейлийн өөдөөс өөрийгөө өмөрж ерөөсө ярих үг байхгүй. Яг зүрхэнд юм ингээд Абигейл очиод ингээд хөндөд хэлчихэж байгаа байхгүй. Тэгвэл Абигейл их ухаантай ярьж байгаа. Давидын өмнө өвдөг сөгдөө, Давидэд бэлгээ өгөөд, тэ Давидыг өргөмжлөөд их тийм цэцэн, ёстой жинхэнэ цэцэн бэр нөгөө Монгол ардын үлгэр дээр гардаг жинхэнэ цэцэн бэр байгаа байхгүй. Тэрнээс ингээл Давидын өмнөөс ингээл илжигтэйгээ тулж ирээл те. Сонсчээ гэж байгаа л те. Ингээл нэг хэрүүл хийгээл те. Нэг хэрүүлийн аргаар дийлэх гээл. Хэвээ ингээл нэг Давидыг ингээл нэг тас намжирдж байгаа л ингээл үгээ хэлээл. Тэнгүүт нь Давид өө гэж ойлгоол те. Ингээл өө өстө нэрэ яста үнэн үг хэллээ гээл те. Өстө нэрэ чиний зөв гээл те. Давид ихвэс нөө. Үгүй ш. Чи юу вэ гээл бүр Давид чи асаал те. Өстө Абигейлийг бүр өстө зүгээр л зөрөгтэй чавчаал. Абигейл чавчуулаад тэгэл хөдөө хэр илжигнийхээ хажууд унаал. Тэгэл Давид цаашаа ингээл өнгөрөөл явах байсан. Ингээд очоод гэр орны нөхөр мөхрийн юутай ятаа бүгдийг хүүс тэмтрэл Давид бол дуусах байсан. Тэгэхээр үнэн үг хэлж болноо. Айтайгаа хэлжээ л та. Та манай монголчуудын их гаргадаг алдаа юм те. Муухай хэлдэг. Тэгээ юу гэж өөрийгөө юу гэж өмөрдөг вэ гэхээр би үннийг л хэлж штэ. Би их шодрох хүн. Тэ? Би хаач хэлэн заяа. Хээнд ч хэлдэ ста нарай. Гэд өөрийнхөө нэг бүдүүлэг нэг юм хүндэтгэлгүй нэг юм ухаалаг бос байгаагаа дандаа нэг юм шодрох байна гэдгээрээ ингэж дандаа хаацаалж ингэж өмөрж явдаг. Тэгээ энэ бол буруу. Тэгээ бид шодрог байж болноо. Зөвөө байх ч ёстой. Энэ бол эзний хүсэл мөө. Гэхдээ бид нар хизээ яаж ямар аргаар нөгөө хүндээ өөрийгөө ойлгуулах вэ гэдэг чинь өөрөө маш чухал. Тэгээ энэ сургаал бол яг надад зориулсан сургаал л да. Би энэ сургаалаас өнөөдөр ингээд та нарт номлоод байгаа боловч үүний эрэхтээ би өөрөө зүрхэндээ амар шархралттайгаар энийг номлож байна. Юу вэ гэхээр миний бас гаргадаг алдаа байхгүй энэ. Та бас хурц юм дээр хурц штэ. Ер нь бол би чинь. Дайчин ер нь ялангуяа ээжийн талаас авсан миний нэг юм төрлөх чанар бол яг энэ байхгүй юу? Ер нь бол зөрөгтэй. Дайчин ер нь бол хааз гიშгүүл гიშгэн. Тийм төрлийн хүн. Гэхдээ пастор хийгээд юм болгоно ингээд дайраад иж болдгүй юм байна гэдгийг одоо залуу наснаас сурж байгаа. Тэгээ ингэж дайраад зөндөө алдчихсан. Зөндөө хүнээч би бас алдчихлаа. Тэгээ би хожим юу гэж бодож ирсэн бэ гэхээр би зүгээр л тэр хүнийг тэр үед нь хайрлахгүй яав да.
Тэгэл айжмдаа тэр хүн ойлгоод эзэн дотор тэгэл явчихал байсан штэ гэж бодох юм надад зөндөө хожим гарч ирж исэн. Ялангуяа би дөнгөж 22 наснда би анх чуулганаа тарьж пастор болж исэн хүн штэ. Хар залуугаасаа энэ пастор гэдэг ажлыг чи хийсэн. 20 эдэн наснда 30 эдэн наснда би зүгээр л хүнд урам өгөхөөсөн. Маш олон залуучуудын сэтгэлийг мохоож тэгээ эзний нэгүсэлд би тэр хүмүүст ингээд өөрт нь эзний нэгүслийн өмнө ингээд тэнцэхгүй мэдрэмж өгч. Тэгээ тэр хүмүүсийг би ингээд алдаж жиснаа одоо би эргээ санахаар ингээд тийм сэтгэл сэвтэй. Бурхан намайг өршөөдөг л дөө. Юу гэвэл миний сэтгэлийн маань хандлага ямар байсныг миний ингээд нэг цаад хүсэл ямар байсныг бол бурхан мэддэг л дээ. Төгөлдөр бол зөвийн төлөө, сайнны төлөө, энэ хүний төлөө л ингэж явж байгаа гэдгийг бол бурхан мэддэг учраас намайг бол бурхан үнэхээр орхиогүй л дээ. Миний зүв байсан гэдгийг тэр олон залуучууд хожим бол харсан л да. Пастрын хэлжсэн үнэн байж дээ гэж харж байсан л да. Тэгтэл би тухайн үед бол бас заримдаа доозыг хэтрүүлдэг л байж гэж би боддог. Одоо ингээд нас 40 хол гараад ирэхин цагт хүн насжилтаасаач болд юм уу яадын те хүн бас их өөр болд юм. Хүн алдаатай байж болно. Тэ тэрийг бид нар хизээ хаана яаж хэлээд бид нар тэр хүндээч тустай тэр хүнээч бас авч үлдээд ингээд явах вэ гэдэг чинь ямар үн цэнтэй юм бэ гэдэг айгүй ойлгож байна. Абигейл бол одоо Давидыг олж авчих واخхой яг энэ цагт. Тэгээ хожим энэ юу яасан? Набал энэ өөрийнхөө буруугаасаа болж Набал бол хожим өөрийн нас орсон байдаг. Тэгээд Давид эргэж ирээд Абигейлийг гуугаад бүр эхнэрээ олгож авсан байдаг. Тэгээ яа тэгэхээр Абигейл ийм ухаалаг байдалтай байснараа Давидыг мөнхөд олж авч байгаа байхгүй. Давидыг бол алдаж болох байсан шүү дээ, тий. Гэтэл бол Абигейл бол Давидыг бол олж авч байгаа. Тэгэхээр Давид бол Абигейл бол үнэхэрийн юм доо ухаалаг эмэгтэй байжээ гэж. Өнөөдөр би та бүгдийгээ ятгах байна. Эзэн биднийг яг Давидыг бэлтгэжсэн шиг бэлтгэж яадаг шүү. Заримдаа хоньны бэлчээр дээр бага наснаас минь таны өссөн төрсөн орчин, таны гэр бүлийн орчин, таны аав, ялангуяа үүнд Давидд бол эцэг Есийн энэ цагууд бол айгүй нөлөөлсөн. За дараа нь Давид идэр залуу насндаа Голиаттай тулаад үнэхэрийн өөрийн тэр ухаан авьяас чадвараараа бол ялж чадсан. Энэ бол өстой идэр залуу хүний зориг зүрхээрээ ялж Израилийн урд бол Давид бол үнэхээр од болж гарч ирч бол чадсан. Голиатаар дамжуулан бурхан Давидыг бэлтгэсэн. 3 дугаарт нь Давид яасан дандаа л юм одын амьдралаар тайзан дээр ингээл дандаа од болоод яваад байсан үү? Үгүй. Давид нэгэн үе тайзнаасаа буусан. Жинхэнэ яста хөдөөгээр яста галтаагаад явсан нэг үе. Ингэжээж хүн чинь дараасдаг байхгүй юу бас. Авьяастай гээл дандаа тодорол, авьяастай гээл дандаа number 1 болол, авьяастай гээл дандаа тайзан дээр яваад авахгүй штэ өөрөө. Амьдрал нэг л өдөр бидрийг яах вэ? Бас нэг жоохон хэрээр гэр хицээр дэр хийж амьдралын хатуу хөтөг амсуулна штэ. Бурхан бас тийм замаар Давидыг хөтлөхөө бас мартаагүй. Тэ? Нэг багаасаа юм тайзан дээр одын амьдралаар өссөн хүүхдүүд байдгаа да нэг өөрийгөө нэг мэдэрсэн амар бардам хүнд юусоо тусалж чадахгүй хүн болгон л өөрийн шүтчих хэвээр юм шиг нэг юм ойлголттой нэг хүмүүс байдаг да. Тэм хүмүүсийг бурхан заримдаа цөл рүү аваачдаг штэ. Од Давидыг бурхан цөл рүү аваачаад од биш болгож байгаа. Бүр 90 сурвалжлагдаж гин гэдэг хүн болгож байгаа байхгүй. Тэгээ яг энэ үед нь Давидыг бурхан Саулаар бэлтгэсэн. За өнөөдөр бүгдээ дөрөвдгийг үзлээ. Одоо яг ингээд өстой жинхэнэ нөгөө хөдөө хөхөрч гадаа гандаж явахтаа хоол ундаггүй болоод Набалаас нэг тусламж гуйсан чинь хотод нь өссөн хүнд муухай үг хэлээд улам уурыг хүрчихэж байгаа байхгүй юу? Нөгөө хотод нь өссөн хүн чинь тэгээ дээр нь Давид гэж хийн, өстой Еси гэж хийн, өстой мэдхгүй юм байна энтергээ ярьсан чинь юу нөгөө Давид ч ястаа нэрэ өстой бүр өстой уур хилэндээ автаад бүр өстой үзүүлээд үгүйгээ бодоод явж хахад нь бурхан Абигейл гэдэг эмэгтэйг илгээгээд Давидэд бол ухаарлыг өгч байгаа. Ухаарлыг өгч байгаа. Ингээ харж гинөө. Еси, Голиат, Саул, Абигейл гэсэн ийм хүмүүсийг бурхан Давидын амьдралд ингээ зөвшөөрж өгч байна. Заримд нь Давид дургу. Заримтай нь бол Давид бол одоо хизээш уулзмааргүй тийм хүмүүс. Гэхдээ л тэр хүмүүстэй нэг дор байж таарсан. А зарим нь бол үнэхээр хамт байгаад баймаар яг энэ Абигейл шиг. Тийм үү? Хамт байгаад баймаар хүмүүс. Одоо бурхан сайхан хүнийг ч илгээж байгаа. Муухай хүнийг ч заримдаа илгээж байгаа.
Аль аль нь л намайг бэлтгэж байгаа. Аль аль нь л намайг хурцлж байгаа. Аль аль нь л надад амьдралыг зааж өгч байгаа. Нөхцөл байдлаар нь дамжуулаад. Өнөөдөр та ч гэсэн яг л ийм хүмүүсийн донд явж байгаа. Та нарын ээж аав чинь яг л Есүсийн мэт. Магадгүй та нарын пастор чинь яг л Есүсийн мэт танд ханддаг. Хүүн эцэгтэй хандж байгаа юм шиг. Юу эцэг нь охиндоо хандж байгаа, хүүтэй хандж байгаа юм шиг. Та нарын зарим нь яг чиний эсрэг тэмцэл яг Голиат шиг чамайг бүр юучгүй болгож хайхаар чиний эсрэг бүр хорон төлөвлөгөө боловсруулж чамайг муугийн чинь үзэж дайрдаг ийм хүмүүс байна. Зарим хүмүүс болохоор яг Саул шиг дээгүүрээ найз гэсэн мөртлөө доогоороо хутгах шаадаг хүмүүс байна. Дээгүүрээ найз гээд байгаа мөртлөө цаагаараа амжилтанд чи хатархдаг. Очоо цаагуур чи ингээ ховж хутгацсан, араар чи ярьцсан. Дуранд чи хутгах шаацсан төрлийн хүмүүс бас байна. Гэтэл зарим нь үнэхэрийн Абигейл шиг хүмүүс байна. Бүр тэнгэрэлж буугаад ирвүү гэмээр. Бүр би бүр яаж яваад ийм сайхан үнтэй учирчваа гэмээр. Бараг л явуулмааргүй хажууд нь байгаад аймаар. Давид бол бараг л энэ өдөр Абигейл бол ерөөсөө сэтгэл нь бол ер нь Абигейл руу бараг явцсан. Тэгвэл Давид бол яасан гэхээр бурхан энэ хүнийг надад ухаарал хайрлахын тулд илгээж байна гэж Давид итгэсэн. Тийм учраас Давид буцаагаад Абигейлийг гэрлүүн явуулж чадчих байгаа байхгүй. Юу гэхээр одоо энэ бүх зөвлөгөөний ардаас Давид Абигейлд хэлсэн үгийг одоо уншия. Давид Абигейлд би 32 дугаар ишлээс цааш нь уншиж байна. Давид Абигейлд өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай. Абигейлийг хэлж штэ. Абигейл буцаагаад Давид урам өгж штэ. Эзний нэрээр. Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн бурхан эзэн амьд хэрв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүүстэн үлдэхгүй байх байсан гэж хэлв. Ийхүү Давид Абигейлийн гараас түүний авчирсан юмыг авч тэр эмэгтэйд гихтээ амар тайван буцахтун. Харахтун би чиний хэлснийг сонсож чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлвэ гэж. Тэгэхээр Давид бол энэ эмэгтэйг буцаага явуулж байгаа байхгүй. Хэдий одоо тэр мууч гэсэн тэр нөхөрлөө буцаага явуулж яана л да. Давид тэ за гэртээ харьдаа. Тийм ээ? Би чиний үгийг сонслоо. Би чиний хэлснийг хүлээж авлаа. Би сурах юмаа сурлаа. Би ухаарах юмаа ухаарлаа. Амьдралын энэ цагт чамайг над руу илгээсэн бурханд талархъя. Чи надад ирээд энэ ухаарлыг өгсөн чиний төлөө би эзэн талархъя. Чиний төлөө би бурханыг магтъя. За чиний хэлснийг би ойлголоо. Одоо чи явдаа. Ийм хүмүүсийг бурхан бидний амьдралд илгээдэг шүү. Бурхан ийм хүмүүсээр дамжуулан биднийг өөрчилж идэг. Зарим хүмүүсийн бол яваад өгөөсэй гэж хүсэн ч явдгүй хүмүүс байдаг те. Савал шиг. Нойтан хамаа шиг араас дагаад. Савал чи юусэн ингээд баян ингээд араас дагаал алах гал Давидыг тийм биз дээ. 10 хэдэн жил Давидэд бүр гай боллоо штэ. Явчаасаа гэж бодсон хүмүүс нь явж өгдөг. Баян байгаасаа гэсэн хүмүүс орж ирчээл явцдаг. Амьдралд нэг үе үзэгдээд бурхны ажлыг бидний амьдралд хийж өгчөхөд яваад өгдөг. Энэ бол эзний хүсэл юм. Тийм учраас эзний мотор дор дуулууртай бай ах トゥ ус. Эзэн амьдрал маань хэрэгцээтэй үед хэрэгцээтэй зөв хүнийг явуулаад танд яг хэрэгцээтэй зөв үгсийг чинь хэлүүлд юм шүү. Ах минь та, эгч минь та, эзний хүн шүү дээ. Танаас ийм бозрмоо зүйл нь бүү гараг. Та эзний тулдааныг хийж яваа хүн шүү. Тийм учраас эзэн таныг ивэнэ. Тийм учраас эзний мэлмид буруу юм битээ хийгээрэй. Ах минь, эгч минь, дүү минь гэж хэлчихэд гараа явах хүмүүс бидний амьдралд байдаг юм аа. Үнэхээр энэ бүгдийг бидний амьдралд өгдөг, энэ бүгдийг бидний амьдралд хийдэг эзэн магтагдах болтугай. Хамт залбирцгаая. Тэнгэрлэг юр усын эцэг минь. Үнэхээр та Давидын амьдрал дээр ямар гайхалтай нарийн төлөвлөгөөтэй ажилласан юм бэ? Та Давидэд хандсан энэ агуу нарийн төлөвлөгөө шиг өнөөдөр миний амьдралд ч гэсэн та эзэн Есүс Христийн дотор
мөнхийн төлөвлөгөө өгч та өнөөдөр намайг та Давид мэт өөрийн дайчин баатар болгохоор миний амьдралд бэлтгэж ажиллаа хийж байдаг тул тандаа баярлалаа. Алдар Магдалин танд баахалтгай. Та бидний амьдралд мэрэгэн зөвлөгчийг, ухаалаг зөвлөгчийг хэрэгтэй үед минь явуулж, хэрэгтэй үед минь та бидэнд тусалж байгаарай. Эзэн минь зөв цагтаа зөв хүнийхээ үгийг сонсож чаддаг. Түүгээр дамжуулан хийж байгаа таны агуу ажлуудыг харж ойлгож чаддаг, ухаарч чаддаг. Болчимгүй үйлдэлээ, буруу үйлдэлээ зогсоож чаддаг. Тэгээд танд итгэн таны замаар эцсийн хүртэл явсаар байхад минь туслаарай. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуй ярьлаа. Аамен.